Эрхэм хүнд үзэгчдээ орой мэнд хүргэе. Улс төрчин манлайлагч телевизийн зорилт төслийн нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Шинэ санаа залуусын оролцоо хэмээх хүрээтэй манай нэвтрүүлгийг сонгон үздэг та бүхэндээ баярлалаа. За үзэгчдийнхээ нойроо амгалан айлтгая. За мэдээж энэ 7 хоногийн залуучуудын маань бас даалгавар гүйцэтгэл бол үргэлжилж байгаа. Яг харахгүй өнөөдрийн одоо өрсөлдөөнтэй, хурдцтай мэдээллийн технологи нийгэмд эрүүл байна гэдэг бол эрүүл мэндийн мэдлэгтэй байна гэдэг бол нэлээд толгомдож байгаа асуудлын нэг болсон байна. Тэгээд бидний бас мэдээ сахи гэдэг болонгаараа энэ сэдвтэй холбоотой нэгэн зүйлийг хөндөж байгаа. Хоёул ингэ нэвтрүүлэг эхлэх үү. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн хамтдаа сууж үзнэ. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налай хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Улс төрчин манлайлагч төслийн оролцогчид яг одоо ганцаарчилсан даалгаврууд гүйцэтгэж байна. Оролцогчид 3-3-аараа даалгавруудыг манлайлан гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл шилдэг 30 оролцогч 10 бие даасан төслийн хэрэгжилтэнд хувь нэмрээ оруулж өөрийн үнэлгээ оноог авна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг тойрсон сэдвээр санал бодлоо илэрхийлж үндсэн хуулийн үнд цэнийн талаар сурталчлах даалгаврын амжилттай гүйцэтгсэн бол өнөөдрийн байдлаар мэдээ сахи булангаар Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрм, журмын аль нэг заалтыг авч хэрэгжиж байгаа хэрэгжихгүй байгаа шалтгаанд анализ хийж хэрхэн хэрэгжүүлэх гарц байгааг шинж санаа дэвшүүлэх даалгавруудыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн дугаарын эхэнд төслийн 4-р шатанд хэрэгжүүлэх хувь хүний хөгжил чиглэсэн төслийг гардан хэрэгжүүлж байгаа оролцогч ган долгорын манлайлан явуулж байгаа сургалтаас бэлтгэсэн нэвтрүүлгээ хүргэж байна. Хувь хүний хөгжлийн төсөлд сургалт номын хилцүүлэг зэрэг үйл ажиллагаанууд төлөвлөгдөжээ. Дандаа л сериусны байгаад идэг. Гэтэл яг сургалтын дээр бол яг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх ийм боломжийг олох зорилгоор энэ мэс хаглах ийм ажиллагааг цом байгуулдаг шүү. За ингээд бүгдээр үндсэн хичээлдээ оръё. Тэгэхээр энэ хилцээр хийх урлаг сургалт бол манай үндсэн брэнд хичээлүүдийн 1-2 өдрөөр зохион байгуулдаг. Тэгээ та бүхний зав чөлөө их бага учраас юм хагас өдрөөр зохион байгуулж байгаамаа. За ингээд бүгдээр хилцээр хийх ямар одоо хэрэгтэй ямар яад бидэнд хэрэгтэй вэ гэдэг дээр өөр өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцъя тийм ээ. Та нар юу гэж бодож байна? Яг миний бодлоор бол хүн бол байнга нийгэмтэй харьцаж байгаа. Нийгэмтэй харьцах болгондоо дандаа гэрээ хилцээр хийгээд байхгүй мөртлөөсөө ер нь хүн амьтанд харьцаж байна. Тэгээ хүнтэй ер нь харьцна гэдэг чинь цаана нь хүнтэйгээ тохиролцох ойлголцох шүү тийм ээ. Ямар нэг байдлаар зөвшөлтсөд төрөх дундын хөлбөрт гаргах ч юм уу тийм ээ. Энэний төлөө ингэж явдаг. Тэгэхээр хоёр талаасаа ингэж явсаар байгаад альва үр дүн төлөхийн тулд хилцээр бол байнга хийд юм бол тийм учраас хилцээр хийх ямар ур чадвар бас энийг бол зааш эзэмших ёстой гэсэн ойлголт. Хилцээр гэдэг маань хүн өөрөө хувь хүн болгон бүгд өөр байдаг учраас энэ хилцээр гэдэг зүйлээр олон зөрчилдөөн бүх хүмүүсийн тэр санаа бодлыг нэгтгээд яг нэгдсэн нэг одоо шийдэлд хүрэхэд айгу хамгийн хэрэгтэй зүйл гэж байна. Хаа нэгдвэ гэхээр гэртч бай, сургууль, ажил ерөн бүх л газар таасаагүй энэ зүйл өөрөө явагдаж идэг байх гэж бодож байна. За баярлалаа. Хилцээрт хамгийн чухал зүйл бол хилцээрт орсон хоёр тал хоёулаа л ашигтай сэтгэл хангалуун үлдэх ёстой. Тэгэхээр хилцээрт орж байгаа хоёр тал нэгдүгээрт одоо үүрэг хүлээсэн байгаа тийм даалгавар авсан байгаа яаж үг. Хоёрдугаарт юу гэхээр тухайн хилцээрт орж байгаа хүмүүсийн яг хувь хүний болон зан чанарын онцлог бас тухайн үед нь маш их нөлөөлнө. Тэгэхээр бид нар хилцлийг түрүүн Бачимгийн хэлснээр гэртээ ч хийдэг шүү дээ тий. Зөвхөн албан ажил дээр хилцээр хийх биш гэртээ бүр гэр бүлийнхаа хүнтэй бид нар хилцэлд ордог. Өөр соёлтой өөр одоо газар өсөж торинсон улсууд яг нэг дээвэр дор ажиллаад эхлээд амьдраад эхлэхээр тийм ээ үзэл бодол нь таардаггүй. Тэгээд чөлөө цагаа яаж өнгөрөөх үү гэдэг дээр хүртэл яг бид нар үл ойлголцох байдал үүсдэг. Өөр хүүхдүүдээр ч гэсэн даалгаврыг хийлгүүлэхийн тулд та чамайг одоо онц сурах юм бол тийм машин авчиг. Гэхдээ ундаг машин биш л дээ. Хүүхдэн тоглоомын машин авчиг ч гэдэм үү. Иймэрхүү байдлаар энэ хүүхдүүдтэйгээ бас хилцэлд ордог. Тэгэхээр хилцэл бол ерөөсөө амьдралын салшгүй хэсэг байгаад байдаг. Хилцлийг бол бид нэр албан ёсны хилцлийг илүү ажил дээрээ хараад байдаг болохоос биш. Яг амьдрал дээрээ ч гэсэн байнгын хилцлүүдийг хийж идэг. Тэгэхээр энэ хилцээр гэдэг бол бидний амьдралын салшгүй хэсэг гэдгийг та бүхэн бас ойлгож байгаа. Хилцэл хийх чадвар бас та бүхэн бүгдэнд чинь байгаа. Тэгэхээр хилцээрт бас нэг юм 3 зүйлийн нийлбэр байд юм байна. Эхлээд та юу хүсэж байгаагаа тодорхойлно. Хоёрдугаар тавьж байгаа шаардлага буюу таны тавьж байгаа шаардлага таны юу хүсэж байгаа хоёр заавал ижил байх албагүй тустай байдаг.
А 3 дугаарт нь эсрэг тал юу хүсэж байгааг мэдэх. Энэ 3-ын цогц нийлбэргийг хилцээр гэж үздэг юм байна. За дээрэс нь хилцээрийг харилцан буулт хийх чадвар гэж бас тодорхойлдог. За дээрэс нь угсраа тактикуудын нийлбэрийг хилцээр гэж бас ойлгож байна. Та нарын хилцэд хийх чадварыг сорьсон ийм тоглоом байгаа. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө энэ чадварыг тодорхой хэмжээр хөгжүүлсэн байгаа. Зарим нь би чадваргүй гэж утсан хэрнээ чадвартайч байгааг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ тоглоомыг тоглохдоо баг болно. Тэгэхээр яг хажуудтайгаа нэг ингээ баг болохыг хүсэж байна. Хилцлийн зааврыг унших хугацаа, хилцэл бэлдэх хугацаа 10 минут. Хамтдаа уншиж танилцаад хилцлийнхаа мэдээлэлтэй танилцчихна. Та одоогоос 15 жилийн өмнө хөршийнхөө байшин хүртэлх 300 м квадрат газрыг 20 мянган доллараар худалдан авсан. Таны эзэмшил газар хотын захиргааны шийдвэрийн дагуу барилгажих боломжгүй зэрэг сул талтай. Өөрөөр хэлбэл хөршийнхээ хэлсэн үнд шууд худалдах нь танд илүү ашигтай. Та зөвхөн бэлнээр зарах сонирхолтой. Ямар нэг төвөгтэй нөхцлөөр гэрээ хийхээс зайлсхийх нь мөн ашигтай. Тэр энэ одоо та нарт өгч байгаа энэ кейс бол яг амьдралтай холбоотой учраас та нар илүү та нарт илүү төхөн байна гэсэн. За тэгээд хилцлийн өмнө та нар нэг юм зорилгын цаас гэдэг юмыг бөглөнө. Энэ цаасыг та нар уншиж танилцаа дуусангууд манай багш нар өгчин. Тэнгүүд та нар бөглөөд буцаагаад манай багш нарт өгөөрэй. Ямар зорилготойгоор энэ хилцэлд орох юм та нар зорилгыг чинь тодорхойлж авна. За тэгээд энэ цаг хугацаа дуусангууд та нарт 25 минутын хугацаа өгнө. Энэ 25 минутын хугацаанд хилцэл хийгдээ дууссан үр дүнгийн цаасан дээр та нар үр дүнгээ бичээд тэмдэглэсэн байна. Болж гинөө. За тэгээд үр дүнгээ бичиж тэмдэглэснийхаа дараагаар бид нар 10 минут саний тоглоомынхаа үр дүнгээ ярилцах юм байна шүү. За танаа хоёр хоорондоо хилцэлд орчих. Та хоёр одоо нөө заавар тарааж өгөө тэр заавар хоорондоо. Тийм. Та хоёр хоорондоо хилцэлд орчих уу? Хин бишээ та хоёр нэг байна. Тэгээд та нар хоорондоо өрсөлдөх нь шүү дээ. За ингээд 10 минут явлаа шүү. Аргумент. Та нар өгсөн зааврын дагуу ажиллана. Эсрэг талдаа заавраа үзүүлж болохгүй. Бусад хүмүүстэй бол яах вэ? Ярилцахгүй шүү дээ. Өөр хэсгийн тоглолт. Яа гэх юм бол 6 янзын тоглолт гарч байгаа учраас хоорондоо мэдээлэл солилцож болохгүй. За тэгээ хамгийн сайн гэрээ хийсэн багийг урамшуулж оноог 2-2 оноог өгөх юм байгаа шүү. Хамгийн сайн гэрээ хийж чадсан. Хамгийн ашигтай гэрээ хийж чадсан багийг шалгараад. За зорилгынхаа цаасыг бичиж тэмдэглээд надад буцаад өгчөөрэй. Гата хийж болно. Танах чинь 3 дугаар хэсгийн тоглолт шүү дээ, тэ? Батал ганцаар. Дандаа хассаар байна. За зорилго цаасаа. Йоо. Чаа танах биш эднийхтэй л хэлсээр доо. Эднийх зөвхөн эднийхтэй танахтай л хэлсээр доо. Хоёр талд уулзах гэдэг шүү дээ. За зорилгын цаасыг тэмдэглээд өгөөрэй.
Энэ айлтгуулж бид нар энийг 15 жилийн өмнө авсан. 15 жилийн турш газрынхаа татварыг асуудалгүй төлсөн. 15 жилийн турш агчилгаат оролдлого хийж ашиглаж байгаа. Бидний анхны зорилго бол теннисний талбай барих зорилготой авсан боловч тэр мөрөөдлөө биелүүлчихтаагүй. Тэгээ одоо эндээс нүүж байгаа учраас бид нар энэ талбайгаа зарах гэж байна. Тэгээ танаа худалдаж авах уу? Энд ямар боломж давуу талууд байгаа вэ гэхээр энийг та нар байшингаа ийшээ өргөтгөж болно. Өргөтгөлөө барьчих болно. Нэгдүгээр давуу тал. Хоёрдугаар спортын талбай юу ч барьж болно. Тэгээ теннисний талбайгаа хийж болно. Сакс волейболын талбай хийж болно. Хүүхдийн тоглоомын талбай хийж болж байна. За мэдээж хүмүүсийн мөрөөдөл хязгааргүй тий. Од дурандах сайхан одоо орны тийм цамхаг барьж болж байна. Өөрөнхий. Гэх мэтчлэн энэ газар бол маш их давуу талтай. Сүүлийн үед манай энд газрын үн өсөж байна. Тэгээ бид нар энийг зарах хамгийн зарах үний саналаа хэлье. За би анх авсан үн нь болохоор юу вэ? Хэлэхгүй. Тэрийг үнэ үү? Үнэ юу гэж хэлж идэв? Аль хэдэн жилийн өмнөх юм эднэр тамаагүй шүү дээ. Одоо зарах үнээс санал бол. Зарах үн бол ерөөсөө юу $28,000 зарах саналтай. Яг хоо энэ бол бас нэг ашиглалтууд нь шингээл бас бодиттой үйл шаардж байгаа. Татвар матвар. Өөртөө бид нэр альчилгаа анхны авсан үн дээр бол нэг их нэмээгүй. Тэгээд анхны авсан үн дээрээ болохоор нэг татварын зардал тэгээ нэг альчилгаад орлогооны зардлаа нэмэл. Ерөнхийдөө газрын үн бол байнга өсөх хандлагатай байдгийг мэдж байгаа. Энэ хүн төрөлхтөө газрын үн бол нэг тийм тогтмол буугаадсан түүхэл байхгүй хүн төрөлхтний түүхэл. Тэгээд энэ бол яг боломжтой байр л гэдгийг сая юун дээрээс харсан бах. Байр бол ойролцоо ийм саналтай байна. Юуны өмнө одоо танаа одоо гэр бүлийнхэнтэй урт хугацаанд одоо 15 жил одоо ингэ айлгууш сайхан одоо хөрлөлөө. Тэгээд анх болол энэ одоо 300 м квадрат талбайг одоо ноён паркер та одоо худалдаж авахд одоо миний хувьд бол манай гэр бүлийн зүгээс бол хамтарч одоо энэ газрыг худалдаж авах санал тавьж ирсэн. Тухайн үед та татгалзсан. Газрын үнэнийг бол тухайн үед бол $20,000 авч ирсэн гэдгийг бид бол сайн мэдж байгаа. За яг өнөөдрийн яг энэ танаа эзэмшилт байгаа 300 м квадрат талбай болов 300 м квадрат талбай болол хотын захиргаанаас энэ дээр байшин барих боломжгүй гэдэг бол дүгнэлт бол гаргацсан байна. За 15 жилийн хугацаанд бол танах ноён паркер танаа гэр бүлийнхэн бол газрыг бараг ашиглаагүй. Одоо ийм талбай байгаа. Тэгэхээр бол бидний зүгээс бол манад бол энэ санал тавьж байгааг баярлж байна. Танаа одоо гэр бүлийнхэн бидний зүгээс энэ газрыг авах бол бас татгалзах юм байхгүй байна. Таны саналыг бас сайхан санал байна. Баярлалаа. Тэгээд бид нэр энэ газрыг бол олон жил ашиглаагүй. Нэгдүгээр, хоёрдугаар тухайн үеийн энэ шиг нь бас мэдж байгаа. Гуравдугаар энэ дээр бол байшин барих ямар нэгэн одоо цамхааг барих ч гэдэг юм те. Ийм боломжгүй. За хүнлэнгийн одоо 3 дахь шитгэдэд хөдөлдөх юм бол энэ бас одоо тухайн үеийн ханшинд хүрэхгүй. Энэ дээр бас ямар нэгэн барилга байгууламж бариад ашиглах юм боломжгүй талбай л да. Нэг юм хоёрдмал юм болчиход байна. Тэгэхээр бидний зүгээс бол ярилцж байгаад танаа тавьсан үнийн дүнгийг бол мэдж байна. Сонссон. За сүүлийн үед газрын үн нэмэгдэж байгаа боловч шиг өнгөрсөн 15 жилийн хугацаанд газрын үн одоо маш бага үнэтэй байсан. Одоо газрын үн нэмэгдлээ гэхэд одоо орой 10 жил 20 жилийн хугацаанд гарах тэр одоо үнийн савлгааг бол ерөнхийдөө бид нар тооцож үзсэн байгаа. Тэгээд үнийн саналыг бол ярилцж байгаад бол хэлээ. Үнийн саналаа хэлээ. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Хотод ч сар шин өргөн дэлгэр болт юм байна. Ах нь ингээ хөдлөе дөө. За. Үгүй яха, сууж байгаарай.
Хөөе. Агуудаа ирж байгаа мянгад малч байхдаа ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин ээ. Баргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Ийлээ. Хондан цагаана бэлгэлүүл ямар уу? Нэрээ тгий. Алинаш. Хурвыны даллаг болсон хондан цагаан картад илгээ. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах минь. Гэлала. Тал дүүрэн бэлчих хундан цагаан сүргээс таалан бэлэгшээж хурхтай хонь нэгийг зүсэлье ахын. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хундан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнэглээд цэнэглэсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд. Сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. Мөнгө дөрших байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Хотод ч сар шин өргөн дэлгэр болд юм байна. Ахын ингээ хөдлөе дөө. За. Үгүй яха. Сууж байгаарай. Хөөе. Агуудаа ирж байгаа мянгад малч байхдаа ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин ээ. Баргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Ийлээ. Хондан цагаана бэлгэлүүл ямар уу? Нэрээ тгий. Алинаш. Хурвыны даллаг болсон хундан цагаан картад илгээ. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах минь. Гэлала. Тал дүүрэн бэлчих хундан цагаан сүргээс таалан бэлэгшээж хурхтай хонь нэгийг зүсэлье ахын. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хундан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнэглээд цэнэглэсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд. Сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. Зол заяа баяр Эрдэнэ 2 байна. 25.5-аар байсан байна. Баяр өгье. За та хоёр өөрснийхөө дуршлагыг хуваацсан уу? Яаж ингэж өндрөөр зарваа. За. Тэгээд ер нь ардлын өмнө чинь ерөөсөө төгнөөр унтаа байсан ч төгнөөр өсөж идэх юм байна. Тэгээд хинчээс бидний зардлаа ашигласан одоо тогтсон татврын мөнгөөрөө нэмээд тэгээд ерөнхийдөө боломжтой дүнэлттэй ба тэгээд амжилттай. Аха. За. Тэгээд энэ нөгөө үйл хөдлөлт хөрөнгө газар зархад хамгийн одоо байгаа нөхцөлийг нь цаашид байж болох нөхцөлийг нь зарах хэрэгтэй гэсэн нэг тийм юу байдаг шүү дээ. Энэ дээр юу байж болох вэ? Тэр нөхцлүүдийг маш сайн тавьсан. Энэ цэцэрлэг түрээлэн, тенсний талбай, тийм од дурандах цамхаг юу гэдэг байшингийн өргөлтөл ийм байж болно гэсэн тэр боломжуудыг гаргасан учраас бид хоёр өндөр үнээр зарсан юм аа.
За баяр хүргэе. Хангалттай байна уу? Бид нэр бас $28,000 гэхээр энээс бууруулж болох юм байна гэдэг тийм бол манай гэр бүл авсан. Юусаа гэрүүд Энд чи аамгүй ирээ. ээж аль цагтай гэр бүл. Тийм баяр байна шүү дээ. 25-аар борлуулна гэсэн. Тэгээ 25.5 даа хүрсэн учраас сэтгэл хангалуун байгаа байхгүй. Гэхдээ яг үнэндээ бол өөрснийхөө чадварыг дутуу үнэлсэн байгаа байхгүй. Хэрв та нар өөрснийхөө одоо чадварыг одоо бүр 40-оор зарна ч гэдэг юм уу те. Тэгсэн бол тийшээгээ тэмүүлэх байсан гэсэн үг. Тэгэхээр манай монголчууд яг энэ тоглоом дээр нэг юм харагдтыг. Манай монголчууд өөрснийхөө зорилгыг их бага тавьдаг. Тэгээд тэр бага тавьчаад тэрүүндээ ингээ хөрөнгөт сэтгэл ханаал явчихж байгаа байхгүй. Гэтэл бүр 400%-аар нэмсэн боломж байна шүү дээ. Одоо Бачимэг Батулгын хувьд бол бүр ингээд 429%-аар биелүүлчихсэн байгаад байна те. Тэг бүр дэвч сэтгэл хангалуун үлдсэн байхгүй юу? Тэгээ ингээд кофе эргүүлээ явж байгаа гутлаа энэ цаан сууж байхгүй юу? Яг хугацаа дуусгах юм битэр ер нь энэ нөгөө гэрээний хуудас авсан шүү дээ. Гэрээ хийсэн үгүй юу гэсэн үр дүнгийн хуудас. Тэрэн дээр тим гэж дуулах хэсэг байсан. Гэрээгээ хийхээ битэр очихдаа гарын үсгээ зурхаас өмнө үнний хувьд жоох асуудал байна гэдээ тэгсэн. Яагаад гэвэл барилгын материал нэлээд өндө орчжээ. Битэн тоосчихснаас илүү үнэтэй болчих. Тэгэхээр бид хоёр танаа газрыг 25,000-аар авчих юм бол байшингаа сонгож чадхаа болчиход байна. Тэгэхээр ер нь боллоо авахаа боллоо гэсэн юм байна. Огтрос авахаа боллоо. Тэгээд тэр тэгсэн чи эднийх бас дургуцаад эднийх ингээд болдгүй энэ хизээнээс л ийм байсан гэх. Тэгэхээр уучлаарай бид тэр одоо яг зах зээлийн үнэ ингээд нэмэгдсэн учраас байшингаа барьж чадахгүй газар жах ямар ч ашиггүй болчлаа гэд болчихгүй юу. Тэгээ яг гэрээ зурх одоо яг нааша орж эхлэх үед энэ эднийх за зүгээр яж яхаа 7,000 гараа гэх. Тэгээд хамгийн сүүлд энэ үн гарсан шүү. Тий. Хамгийн гол нь нэг энэ хоёр эдний гэр бүлийн хүнлэг хүмүүс гэдгийг нь олон харцаа. Тэгээ хүн чанарт нь тулж харцсан байгаа. Тий. Эднийх угаасаа нэг багын нэг юм байна. Манай байшин нөхцөлөд бол манайх $15,000-оор газрын маань авъя гэсэн. Тэгээ хэрвээ гибсоныхын зөвшөөрөхгүй бол манайх бол өхмөл хөрөнгөтэй болох гээд байсан. Гэтэл манайх бусдаас онцлох ялгарх онцлогны өгөхлөөр бид нэр 150 м2 буюу талыг нь $20,000-аар зарж чадсан байна. Тэгэхээр бидний тэр сэтгэл амжилт хоёр дахин өсөж байгаа гэсэн үг л дээ. яаж явж байгаа бид нэр зарч юу? бидний гэр бүл чи юу айгуу тийм хүчирхийлэлтэй. Хүнд нөхөр нь бол хоёул айдын мууж байгаа CD гэж байгаа. Эхнэр нь болохоор эхнэр нь айгуу тийм бас зөв явах гээд байсан. Тэгсэн чинь нөхөр нь чи дугаа манай эхнэр жоохон мэдрэлийн юмтай. Тэгээд эдний гэр бүлийн маргааныг харж нэг 10 минут суусан. Тэгээд тэр дундаас бол манайд бол талан хэрэгтэй гэсэн учраас ярилцаад 25-аас гэж ярилцсаа $20,000 тал газраа зарсан. Тэгээд бид нар бол олон жилийн өмнө бол $20,000 авсан. Тэгээд яг тэргээ үнэнд нь зараа дээрээс нь тал газраа авч үлдэж чадсанараа бид хоёр бол маш ашигтай нам ажил. Сайн гэрээ хийсэн нь бол энэ квадрал болт ирдэг юм байсан байж тээ. Айл бол одоо ингээ эргээд өгнөхэд бол өргөдүүлэх тактикийг нэлээд тийм ашигласан байна нэгт. Хоёрт нь бол зүгээр нөгөө нэг бид нар за тохирох уу яах вэ гэл ингээл шууд хоёр талаас ингээл өнөө дам ингээл цавчаал ингээд ирэхээр бит хоёр яг тэрүүгээ татагтай баг гэртэй сандарлаа. Тэгээд нөгөө нэг юу яасан вэ гэхээр ер нь бол ингэж бодсон. Яагаад 7 төгчөө гэд. Ер нь бол хамгийн байж болох одоо аль талдаа одоо манай талд бол нэг их хүндрэлгүй учраас нэгсэндээ тийм уян занал гаргачлаа л да. Хит одоо ашгийг нэг тавьсангүй. Эдний талаас та нэг нь тавих битгийл бүр ингээд доор нүнээс доош орсон байна. Тийм байлаа. За энэ кейсээс ингээ олж харж байгаа миний одоо гол тодох зүйл гэвэл бид нар цаг үеийн мэдээллүүдийг маш сайн авч явах хэрэгтэй байна. Хамгийн гол нь үйл хөдлөх хөрөнгийн ханшийг маш сайн мэдчих хэрэгтэй байна. Дээрээс нь тухайн айлд ямар хэрэгцээтэй энэ айл маань санхүүгийн хувьд ямар боломжтой айл уу гэдэг судалгаа. Өөрөөр хэлэх юм бол худалдан авах юм судалгааг бид нар мэдчих хэрэгтэй байна. Ойролцоогоор эднийх бол нэг тэдэн төгрөг орчимд авах чадамжтай айл, ийм санхүүгийн их усүртэй айл гэдгийг мэдчихсэн бол зорилгоо өндөр тавиад зарах үнэ ахиулж өгөх боломжтой байлаа. Харин тэгж чадаагүй учраас нөгөө өрсөлдөгчгөө судалгаа хийгээгүй учраас шууд өөрийнхөө авсан үнэндээ тэгээд тэрийг өгчих өөрийнхөө тавьсан зорилгодоо ингээ хүрчиж байгаа учраас сэтгэл ханамжтай үлдчихэж байна. Тэгээ баярлалаа. Бүгдээрээ ямар ч гэсэн хилцэл хийсэн гэхээр бүгдээрээ сайн ажилласан байна. Тэгээд энэ бол маш юм дэлгэрэнгүй кейс өгсөн, мэрэгжлийн нүртэл заагаад өгсөн. Тэгээд энэ хичээл чинь болохоор нөгөө хилцээр их урлаг болохоор янз янзын арга хэрэгжилж болох байсан. Тэгээ ерөнхийдөө өгсөн өгөгдлийн хүрээнд бол хамгийн сайн зарагдсан гэж бодож байгаа. Бид хоёр анх бол $38,000
$20,000 гэж бодож исэн. Дээд үн бол 40 байсан. Тэгээд 15 жилийн өмнө бол $20,000 авсан үйл хөдлөлийн үн өсдөг гэж тодорхой мэдж байгаа. Тэгээд эднэртэй бол маш их нөхөрсөг хөрш. Тэгээд дээрэс нь аж амьдралаа яриад айгүй тийм нөхөрсөг хилцээр хийсэн. Тэгээд 18,500 авсан. Тэгээд сэтгэл хангалуун байгаа. Тэгээд эднийх маань 20 эхлээд бид нар үнээс сонссон л да. 20,000 гэлсэн. Тэнгүүт нь битэр ерөөсө 38 гэж төлөлдсөн байсан. Маш их шоконд орсон. Тэгээд за ямар ч байсан буулгая гэдэг тийм тактик ярьсан. За тэгээ маа нөхөр чинь болохоор багш би чинь ягтлаа. За манай хөрш бол ерөөсө фермерийн тий хуулийн фермертэй. Тэгээд дэвтэртэй гараад ер нь бол их баян хүн байгаа. Тэгээд битэр чинь бас нөгөө битэрт хэрэг зарах юм бол битэр бас их үр өгөөжөө буйнаа өгдөг юм айл байгаа байхгүй юу? Тиймээс яг тэр тактик дээр явсан л да. Тэгээд зоржоос үнээсээ бид нар 2 дахин хямдхан авсан л да. Би нөгөө бусад одоо тоглолтууд яаж хийгдсэн бэ? Дэрийг харьцуулъя те. Өөрснийхөө тоглолтыг одоо 5 дугаар ээлжийн хилцээрийн сургалтын дээр бол хамгийн доод нь 17.5, хамгийн дээд нь 35-аар, шунхлагийн хэмд бол хамгийн бага нь 12.5. Энэ бол яг рекорд эвдсэн байсан байхгүй юу? Одоо доод нэрээ гэсэн чи та нар рекорд Батчимэг Батулга хоёр бол рекордод эвдсэн байна. Бэс. Тий. Шууд ирсэн. Яг та хоёр шиг тийм тактикийг ашиглаж чадсан. Гэхдээ 12.5-аар тохирсон байхгүй юу? Тий. Тэгэхээр та хоёр бол яг энэ удаагийн 3 жилийн хугацаанд тоглолтын дээр бол рекорд эвдсэн байна. Хотод ч сар шин өргөн дэлгэр болд юм байна. Ах нь ингээ хөдлөе дөө. За. Үгүй яа. Сууж гараа. Хүй, агуудаа ирж байгаа. Мянгад малч яхта ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин баргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Ийлээ. Хондан цагаана бэлгэлүүл ямар уу? Нэрээ тгий. Алинаш. Хурвыны даллаг болсон хундан цагаан карта дэлгэе. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах минь. Гэлала. Тал дүүрэн бэлчих хундан цагаан сүргээс таалан бэлэгшээж хургтай хонь нэгийг зүсэлье ахын. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хундан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнэглээд цэнэглэсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд. Сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. Баян-Улгийн аймгийн Улаан усмаас оролцогч Бадилгаж авагтай ир бахад миний бие 2005 оны 7 дугаар сарын 1-нд батлагдсан тамхины хяналтын тухай хуулийн нэгэн заалтыг сонгож авсан юм а. Тамхины хяналтын тухай хуулийн 9-р зүйл буюу утаа тамхи татхыг хориглох заалтын 9-ийн 3 дахь буюу аж ахуйн нэгж байгуул орох хаалгандаа хүлээлгийн танхим хонгол бизнес газар болон шаардлагатай бусад газарт тамхи татхыг хориглосон анхааруулга тэмдэг байрлуулна гэсэн одоо хуулийн залд амьдралаар хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалгаа хийхээр би сонгож авсан юм аа. Та бүхэн мэдж байгаа бол 2012 оны 10 сарын 24-ний өдөр тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт орж 2013 оны 3 сарын 1-ээс орон даяар хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжиж эхэлсэн цагаас хойш Монгол улсад хамгийн сайн хэрэгжиж байгаа хуулиудын нэг гэж үнэлэгдэж байсан энэ хууль өнөөдөр амьдралаар хэрхэн хэрэгжиж байгаа талаар бяцхан судалгааг та бүхэндээ хүргье. Судалгааны үр дүн илүү бодиттой, илүү наривчтай гаргах зорилгоор судалгаанд хамруулалт байгууллагуудаа би 3 хувааж авч үзсэн. Үүнд 1-р төрийн байгууллагууд, 2-р хувийн хвшлийн аж ахуйн нэгжийн офис, 3-р олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг одоо ресторан, паб зэрэг үйлчилгээний байгууллагуудыг сонгож авсан. Тамхины хяналтын тухай 9-3 аж ахуйн нэгж байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгол, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татхыг хориглон анхааруулга тэмдэг байрлуулна. Батлсан хуулийг амьдрал дээр хэрэгжүүлж, үлгэр жишээж үзүүлж байдаг газрууд бол төрийн байгууллагууд байдаг. Тиймээс би энэ удаа төрийн байгууллагууд тамхины хяналтын тухай хуулийн уг залтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судалгаа хийхээр төрийн байгууллагуудад зорьсон юм аа. Тамхины хяналтын тухай хуулийн 9-ийн 1 дахь залтыг зөрчсөн иргнийг 50,000 төгрөг
албан тушаалтныг 1 сарын хөтөлбөрийн хүнсний доод хэмжээг 10-аас 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Ер нь бол манай байгууллага 2005 оноос хойшлын тамхины хяналтын хууль гарснаас хойш л энийг бол хангаж хэрэгжүүлж ажиллаж байгаа. За доторх байгууллагуудынхаа ажилчдад бол анхааруулга санамжийг бол байнга өгч байдаг. За мөн ариун цэврийн өрөө одоо бас холбогдох газруудаа бол тамхины одоо анхааруулгын хуудсыг бол нааж байршуулсан байдаг. За тэгээд манай байгууллага маань өөрөө бас үйлчлэгээний ажилтнууд нь багийн системээр ажилладаг. Тэгэхээр энэ багийн системээр ажиллаж байгаа ажил маань энэ бас ажилд их үр дүн үзүүлдэг л дээ. Багаараа манай энэ үйлчлэгээний ажилтнууд маань энэ дотор ажиллаж байгаа улсуудаа одоо тамхи татах хүний биед ямар хор хүнээлттэй байдаг тухай тийм боршуур гарын авалгуудыг одоо бас өгч таныг одоо нэг өдөр бас тамхигүй орчинд ажилласаа одоо дам тамхитанд хин нэгнийг бусдыгаа бити өртүүлээсэ гэсэн тийм уриалга гаргаад ийм боршуурыг тараагаад тэгээ бас та өнөөдөр ингээд тамхи татахгүйгээр одоо нэг өдрийг ийм эрүүл цэвэр ингэж одоо амьсгал агаараар ингэж амьсгалж өнгөрүүлээрэ гэд ингээд одоо нэг кофе ч юм уу чихэр ч юм уу те тараах ийм байдлаар бас тийм ажлыг зохион байгуулж манай ажилчид манаас явуулж байгаа юм байгаа. Би нийт 40 одоо төрийн байгууллагуудын явж энэ судалгаа хийсэн. Үүнээс 38 газар нь болохоор бие засах газарда тамхи татахыг хоригдох мөн хоригдсон газараа тамхи татсан үед ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн санамжуудыг байрлуулсан байв. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын 95% нь бие засах газартаа 22.5% нь орох хаалганда 52.5% нь хүлээлгийн танхим болон шаардлагатай бусад газруудад тамхины хяналтын тухай хууль заасны дагуу тамхи татах хоригдсон санамжуудыг байрлуулсан байв. Энэ хуулийн залтыг одоо хэрэгжүүлж эхэлснээс хойш хуулийн уг залтыг зөрчсөн одоо тэгвэл танаа дээр илэрсэн үү? Хэрвээ илэрсэн бол ямар байдлаар арга хэмжээ авч ирсэн бэ? За одоогийн байдлаар бол зөрчилд илэрсэн юм бол байхгүй. Яг ноцтойгоор зөрчил илрээд одоо бариад торгоох тийм арга хэмжээ авсан байдал бол байхгүй байгаа. Яад гэхээр манайх өөрөө энэ байранд маань ерөөсөө төрийн захиргааны төрийн байгууллагууд маань ажилдаг учраас өөрснөө манай тэр улсууд маань энэ хуулийн хэрэгжилтийг бол маш ухамсартайгаар бас биелүүлдэг гэж ойлгож байна. Судалгааны дараагийн үе шатыг хувийн хөгжлийн байгууллагуудыг хамруулж хийсэн. Нийт 35 албан газрын одоо офисер явж судалгаа хийлээ. Үүнээс 31 газар нь бол бие засах газартаа 3 орох хаалганда 14 хүлээлгийн танхим болон шаардлагатай бусад газрууд тамхины хяналтын тухай хуулийн дагуу хэрэгжилтийг хангаж санамжуудыг байрлуулсан байна. Энэ нийт газруудын 88.57% нь одоо бие засах газарт 8.5% нь орох хаалганд 40% нь хүлээлгийн танхим болон шаардлагатай бусад газруудад одоо наалт наасан байна гэсэн үг юм аа. Тамхины хяналтын тухай хуулийн 9-ийн 1 дахь залтыг зөрчсөн иргэнийг 50 мянган төгрөг, албан тушаалтныг 1 сарын хөтөлбөрийн хүнсний доод хэмжээг 10-аас 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хуулийг амьдрал дээр шаналн мөрдөж үлгэр жишээ үзүүлж байдаг төрийн байгууллагууд гэхэд тамхины хяналтын тухай хуулийн уг залтыг өнөөдөр 56-166% та хэрэгжүүлж байна. Харин хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд бол 45-169% та үйлчилгээний байгууллагууд 24-141% та хэрэгжүүлж байна. Би үүнээс дараах дүгнэлтийг хийж байна. Булгын ихэнх булангортой бол адаг мөн адил булангортой гэдэг төрийн байгууллагууд хуулийн уг залтыг шаналн мөрдөж үлгэр жишээ үзүүлж чадахгүй байгаа учраас хувийн хвшлийн байгууллагууд нь үйлчилгээний байгууллагууд хуулийн хэрэгжилт буурч байна. Би өнөөдөр эгэлж иргэний хувьд хуулийн хэрэгжилт амьдралаар ямар байгааг судалж үзлээ. Иргэн таа ч гэсэн тамхины хяналтын тухай хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалгаа хийж үзээрэй. Тэгэхээр яа харахгүй бид анх энэ төслийг эхлүүлж байхад бол нэг л нөгөө улс төрчийн популист хүмүүсийг бөөнөр нь бэлтгэх гэж та нар гэдэг хандлагаар хандж исэн бол одоо манай төслийн залуучуудын ярьж байгаа зүйл одоо үйл хөдлөл бүх агуулгыг хараад үзэгчдийн маань хувьд бол хандлага үнэхээр өөрчлөгдсөн байна гэдгийг бол тэр хүний амнаас тодорхой хэмжээнд би нэг талын олж харсан л да. Тэр миний хувьд их баяртай байсан. Ер нь бол ингээд шүүмжлэл байх хэрэгтэй эрүүл зүйл.
шимжлээ хийж байгаа гутаанд оромжлогдох юм шал өөр болголтой. Тэрний зэрэгцээгээр одоо үүсгэх нь эцаагчтай маш олон төрлүүд байна. Гэхдээ эцээцд бол энэ бүхнийг манай шилдэг оролцогчид маань өөрсдөө л өөрчлөх гэсэн. Энэ бүхний хэлж байгаа үг, хийсэн үйл хэрэгээр нь өөрсдөө нийгэм таниулах хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ залуучуудын манад бол маш их хариуцлага бий болж байна. Нөгөө талаасаа одоо ингээд энэ чинь 1100-аас 400 хэд дараад нь 90, 60, 30 гэд үлдлээ шүү. Одоо бол иргэдийн маань хувьд бол хин нь хин бэ, ямар үзэл бодолтой юм, хин нь бодлоготой юм, хин нь болохоор яах нь одоо давуу тал талтай юм гэдгийг харах, томруулдаг шилээр харах боломжтой болж байна л гэсэн. За тэгээд туслахаа өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөө. Тэгээд бидний хувьд бол үргэлж тийм гигээтэй зорилготой байхыг хичээж байгаа. Нэвтрүүлэг бүрээрээ үзэгчдээ бас шинэ мэдээллийг хүргэе, зөв хандлагыг залуучуудаа үзүүлье гэсэн зорилготой нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаараа үгээр өндөрлөж байна. Ингээд та бүхэндээ ажлын амжилт хүсье. Ингээд анхаарал тавьж манай нэвтрүүлгийг сонгон үзэж байгаа хэрэг үзэгчтэй сайхан амраарай гэж хэлье та бүхэн баярлалаа. Маргааш нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа үзэгчдээ. Шугаш харамзаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дээр минь харамзаагүй